Японы 10 зэрэгтэй ганцаараа тулалдсан богд наримдах Монгол ард улсын Өвгөн Баатар Гонгор. Богд наримдах Монгол ард улсын анхны Баатар Гонгор 1912 онд Сэцэнхан аймгийн Сүжигт Бэсийн хошуу буюу одоогийн Баян хотог сумын нутагт төржээ. 1936 оны 1-р сарын 28-нд халх голын булан дэрсний харуулын хуурай тойрмын зүүн хойд этгээдэд орших цагаан ухаагийн хилийн постод харуулд гарч байх үедээ цасан шуурга харанхуй шөнөөр далимдуулан хил зөрчсөн 10 гаруй дайсантай авхаалж самбатаагаар байлдан өндөр гавья байгуулжээ. Зоригт хэлчин Гонгорт 1936 онд улсын баг хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор анх удаа богд наримдах Монгол ард улсын Баатар цол хүртээжээ. (1935 оны 11-р сарын 29-нд булан дэрсний харуулын чиглэлээр Япон Манжгоогийн цэргүүд давуу хүчээр гиндүүлэн дайрч тус заставын 18 хүний амь насыг хөнөөгөөд буцан гарчээ. 1936 он гараад уг чиглэлээр харийн түрэмгийлэгчид удаа дараалан их хүчээр дайрч дорнот хилийг хамгаалагчид тэдний эсрэг олон удаа хүч тэнцвэргүй ширүүн тулалдаанд орж байлаа. 1936 оны 1-р сарын 28-ны шөнө боллоо. Халх голын тэнгэрт үзэгдэх гэрэлгүй түнэр харанхуй оршин байлаа. Цасан шуурга нүүр нүдгүй орж хамаг биеийг хүйт даалгасан энэ шөнө харуулд гарч байгаа 3 цэргийн нэг нь Гонгор гэгч Малчин Шагдрын 3 дахь хүү байлаа. Гэтэл анир чимээгүй байдлыг эвдэн хилийн шугамны цаанаас туурайн чимээ бүдэг бадаг дуулдлаа. Улмаар 21 цаг 40 минутын үед дайсны зэвсэгт арбаад морьтой хүн явглан манаа руу давшин буутахад Гонгор байлдагч очрыг холбоо бариулахаар ард тал руугаан илгээж байлдагч базар садаар морьдон бариулж ганцаараа 2 цаг тулалдаж дайсны цэргийн заримыг устгаж буу зэвсгийг олзлон авч бусдыг хөөн гаргажээ. Ингэхдээ тэрээр байлдааны мэрэгэн ухаан гаргасан байна. Өөрсдийн нуувчны далд байдлыг ашиглан олон талаас буудаж байлаа. Ингэж байрлалаа олон дахин сольж буудахдаа нэг биш олон цэрэг байгаа мэтэр японочдод ойлгуулжээ. Ингэж тэднийг хуурсны дараа дайсанд өгөөш тавьж сэмхэн ард талд нь гараад ухрах замыг хаажээ. Айж сандарсан японочууд морины хурдаар зүгтах гэсэн боловч зөвхөн нэг нь л амь малтран гарчээ. Ингэж дайсны олон цэргийн довтолгоог ганцаархнаа ирэлхээр тулалдан буцаасан нь үнэнхүү чин зориг байлаа. Гонгор харин амиа алдсан цэргүүдийн цүнхнээс онц чухал олон баримт бичиг олсон нь дайны нууцлалтай Япон цэргийн байлдааны төлөвлөгөө байжээ. Энэ нь халх голын дайны үйл явцад ач тусаан өгсөн үнэт мэдээлэл байсан гэдгээ. Сүүлд өөрөө ч гэсэн дайчин андуудаа ярихдаа олон Японыг алсан дан биш. Тэр цүнхийг олж авсан учраас би Баатар болсон байх та хэмээн даруухан ярьдаг байжээ. Булан дэрсийн хилийн тулгарлалтын дараа дайчин Гонгорын эрлэх гавьяаг өндрөөр өмлөж улсын баг хурлын тогтоолоор нөхөр Гонгор нь бидний монголчуудын Баатар идэрхэг явсан түүхт алдрыг сэргээе. Манай хувьсгалт цэргийн Баатар зоригтойг гадаадын эзэрхэг төрөмгийн дайсан этгээдүүдэд үзүүлж чадсан учраас хэмээн тодтогоод цэргийн гавьяаны 1-р зэргийн одон тэмдэг мөн богд наримдах Монгол ард улсын Баатар цолоор шагнажээ. Ийхүү Гонгор улсын Өвгөн Баатар болсон юм. Тулгарлалтын дараа Гонгорыг дэслэгч болгож салаан даргаар томиллоо. 1936 оны 2-р сард Японы 500 орчим цэрэг, 20 машин, 40 хөнгөн пулемет, 4 их буу бүхий хүчээр халдлаа. Манай хэлчид 3 дахин баг хүчтэй байсан ч гэсэн эрлэхээр тулалдаж байлаа. Энэхүү тулалдаанд Гонгорын командолсон салаа зүүн жигүүрийг амжилттай хамгаалж байсан учраас дайсан манай хэлчдийг бүслэн устгах оролдлогууд нь талаар болж байлаа. Дайсны гол хүч Гонгорын салаан дээр төвлөрч ширүүн галлаж байсан ч Гонгорын салаа дайсны 2 машиныг устгаж орхилоо. Энэ үед нэмэлт хүч ирж дайсныг бүслэн устгажээ.
Энэ тулдааны дараа гонгор, танкийн баян түмэнгийн танкийн салаан дарга, тагнуулын ангийн даргаар ажиллажээ. Халх голын тулдаанд хоёрт бригад командлан оролцсон Ууганбаатар маань 1943-аас 44 онд Зөвлөлт холбоот улсад Фрунзийн нэрэмжит цэргийн академид оролцож төгсжээ. 1943 онд Ховсгалт Монгол танкийн бригад Монгол ард эскадрилийг хүлээлгэн өгөх засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр явсан байна. 1946 оноос цэргийн албанаас халагдсан олон нийтийн байгууллагад ажилласан юм. Анхдугаар хичээл уран сайхны кинонд өөрийнхөө дүрд тоглосон бөгөөд Тамсаг булгийн хязгаарт гэдэг ном бичжээ. Түүний чин зориг үеийн үед үл мартагдан он удаан жил бидний сэтгэл зүрхэнд итгэл найдварын гал асаах буй зай. Улсын Ууганбаатар гонгор олон цэрэг эрсд эр зоригийн оч хайрлан их нутгаан хамгаалах чин ирмэлцлийг төрүүлдэгт түүний жинхэнэ баатар цол баатар гавья орших бүлгөөм.